томчуудын мэдлэг, багчуудын бамбаа гэж энэ аяныг бас одоо хэрэгжүүлж эхэлж байгаад бас эцэг өвний хувьд одоо бас их баяртай байна. Дэмжиж ажиллана гэдгийг бас хэлэхэд таатай байна. Би өөрөө 2 хүүхэдтэй, хүү охин 2-тай. Манай хүү маань бол одоо өсвөр насны төгсөх ангийн сурагч. Манай охин бол одоо бас бага ангийн сурагч. Хүүтэйгээ бол би яг нэг тийм үеийн найз юм шиг л харьцдаг. Багасаа л угаас өвтөр тийм байсан. Би ч юм бол ер нь их найз нөхөд их олонтой, бусдтай их сайхан нөхөрсөг, эвтэй найртай. Багасаа л манайхаар их аавын олон сайхан найзууд ирчүүд орж гардаг. Тэгээд ер нь их тийм бусдтай их сайхан нөхөрсөг байхыг зорддог. Хүүхдээ ч бас тэгж хэлд сургадаг. Тэгэхээр ер нь бол манай бусад эцэг эхчүүд бол хүүхдүүдтэй их сайхан ярилцдаг байх хэрэгтэй гэж боддог. Гадуурчин бол ингээл хэвлэлийг харж байхад зураг телевиз ажиглаж байхад бол ер нь бол нэг юм ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол ийм шилжилтийн насныхаа үе дээр их дотгошоогоо болдог, их ганцаардмал болдог, их хаалттай болдог, намайг хүмүүс ойлгохгүй юм ч гэдэг юм уу. Тэр зүйлүүдээс болж их янз бүрийн ааш авир, зан характер нь өөрчлөгддөг. Гэмт хэрэг одоо янз бүрийн юмд холбогдох нь ихсээд байгаа юм ажиглагддаг. Тэрэн дээр эцэг өвний хувьд бол маш их эмзэглэж явдаг. Бас өөрөө ч бас өсвөр насны хүүхэд байж үтсэн учраас наан цаантаа бас боддог л доо. Ер нь бусад эцэг эхчүүдийг бол бас уриалахад ер нь хүүхдүүдтэйгээ сайхан ярилцдаг байх хэрэгтэй. Үе тэнгийн юм шиг гоё ойлгож яг тухайн насных нь хүүхд шиг ингэж хүн шиг гоё ярилцдаг байх хэрэгтэй гэж боддоо шүү дээ.